энэ өдрийн мэндийг хүргэе. Бүгдээрээ өмнөх хичээлээр Cloud-ийн үндсэн setting хэсгийн тохиргоо болон бусад feature зэснүүдийн талаар сурсан байгаа. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ дата нэр ажиллаж сурцгаана. За хамгийн эхлээд энэ голын чатын хэсэг буюу бусад AI-тай адилхан интерфейс нь ер нь адилхан байгаа. За баруун доор байгаа энэ модулээ эхлээд сонгох хэрэгтэй. За Anthropic Opus 4.7 гэдэг хувилбар маань яг үнэтэй хувилбарууд дээр ашигладаг. За AI automation, програмчлал, за бизнес төлөвлөгөө гэдэг том хэмжээний контентууд дээр ажилладаг хамгийн хүчтэй ухаалаг модель нь байгаа. За энэ бол хэлбэртэй хувилбарууд дээр нь ажиллана. За бид нар үнэгүй хувилбар дээр нэхлээ боломжуудаа ашиглаж сурах учраас биднийх дээр энэ доотлын хувилбарууд нь ажиллана гэсэн үг. За Sonnet 4.6 бол Cloud-ыг ашиглаж байгаа бүх хүмүүстээр дефолтоор тааруулсан байгаа. За хамгийн энэ тохиромжтой нь болохоор AI контент ID гаргах, англи орчуулгууд хийх, PPT бэлдэх, viral контентууд бэлтгэхэд энэ Sonnet 4.6 модель маань болно. За Haiku 4.5 модель дээр богино хэмжээний энгийн асуултуудад хурдан хариулна. За дээдлийн хоёр асуулт Sonnet болон Opus 2 маань илүү нарийн удаан анализ дүгнэлт хийж хариулдаг бол за Haiku 4.5 бол арай хурдтай гэдгээр онцлог байгаа. Богино хэмжээний асуулт болон түргэн орчуулга гэдэг юм уу, богино текстээр анализ хийх гэдэг юм уу. За энгийн асуулт хариулт дээр бол энэ хурдан ажиллана. За adaptive thinking хэсгийг асаавал илүү удаан бодож, за илүү чанартай хариулна гэсэн үг. За энэ бол унтраастай байх болно. За үндсэн хичээлдээ орцгоё. Энэ зүүн доод болонд байгаа нэмэлт тэмдэг дээр дараад add files, photos гэсэн хэсгээр дараад бүгдээ ажиллах гэж байгаа файлаа оруулж өгнө. За энэ дээр хамгийн дээр нэг X компани дотоод журам байгаа. Үүнийг оруулчихъя. За журмаа оруулаад энд промпт бичнэ. За энэ журамд байгаа эрсдэлтэй заалтуудыг чагсаа гэд би ийм промпт өгөөд ажиллуулад үзье гэж бодож байна. За дотоод журам мэчин бүгдээ ямар ч байдлаар анализ хийх гэж болно шүү дээ. Шинэ ажилтнанд ойлгомжтой байдлаар энэ журмыг тайлбарлаад тайлбарлаж гэдэг юм уу. За энэ журмын дагуу алдаа гарвал авах арга хэмжээнүүдийг юу вэ гэдэг юм уу. За generate хийгээд үзье бүгдээрээ. За generate хийгээд ажиллаж байгаа хооронд ChatGPT-ийн хичээл дээр заасан промпт бичих үндсэн ерөнхий бүтцийг дахиад тайлбарлаад өгье гэж бодлоо. За чи бол хэрэглэгчийн үйлчилгээний шилдэг менежер ингээд AI-да үүрэг хүчлөө энэ хэсэг нь. За манай компаниас бараа захиалсан харилцагчийн хүргэлт 2 хоногоор хоцорсон тул харилцагч маш ууртай байна гэдгийг одоо үүсэж байгаа биднэрт үүсэж байгаа нөхцөл байдал нь. За түүнээс уучлалт гуйсан дараагийн худалдаа авалтын 10% хөнгөлөлт санал болгоо гэж байгаа нь даалгавар нь. За маш соёлтой найрсаг хариу мэйлийг монгол хэлээр бичээд өгөө гэж байгаа нь одоо форматын хэлбэр гэж ойлгочиж болно. За та бүхэн яг энэ форматын дагуу яг промпто бичээд өгвөл маань илүү сайн ажиллана гэсэн үг. За Cloud маань ажиллаад одоо энэ журамд байгаа эрсдэлтэй залтуудыг нь гаргаад өгсөн байна. Бүгдээрээ хамт танилцъя. За туршилтын хугацааны цалин бууруулалт, туршилтын ажилтан үндсэн цалингийн зөвхөн 80% олгоно гэж заасан байна гэж хэлж байна. Монгол Улсын хөдөлмөрийн тухай бол туршилтын хугацаанд цалин бууруулж болохыг шууд заагаагүй бөгөөд энэ маргаан үүсгэж болцсошгүй гэдэг 10 ийм эрсдэлтэй залтуудыг гаргаж өгсөн байна. Бүгдээрээ энэ залтуудаа хэрэг Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль дээр одоо зөрчиж гэнэ үү? Хуулиас давсан журам гэж байхгүй учраас эдгээрийг дахиад хуульчаасаа хянуулаад шинжлэх шаардлагатай бол шинжлэхэд бэлэн боллоо гэсэн үг. Одоо AI байхгүй ингээд одоо бичээд ирүү баталсан бол ингээд хууль зөрчсөн журам батлаад энийгээ хэрэгжүүлээ хэрэг дагаж мөрдөөд хэрэг ажилтан гомдол гарах юм бол иймэрхүү эрсдэл тулгарх аюултай байжээ. 2-3 файл дээр ажиллаад үзье. Одоо би нэг баримтын 2-3 зураг дарсан байгаа. Тийм баримтууд дээр ажиллуулад үзье. За ийм нэг 2 баримтын зураг дарсан. Тэгээд ийм нэг уншуулсан баримтын зураг скриншот хийгээд дарсан байгаа. За өгөх промпто эдгээр баримтын мэдээллийг хүснэгтэр гарга баримтыг бол шатхуун бараа үйлчилгээ гэх мэтээр англи гэх промпт бичиж тий. За энэ дээр яаж анализ хийж байгааг харцгаая. За Cloud маань ингээд ажиллаж байхдаа яг ямар урсгалаар ажиллаж ийн гэдэг энэ дээр ингээд харагдаад идэг. Одоо баримтын мэдээллийг боловсруулж байна, хүснэгтийг үүсгэж байна гэдэг их тодорхой байгаа. За саяны оруулсан баримтуудын зургийг харуулъя та бүхэнд. Нэг 2 баримт байна. За нөгөөх нь болохоор ийм уншуулсан зүгээр баримт байгаа.
скриншот хийсэн. За нийтдээ ингээд 3 баримт байна. Нийт үнийн дүн 84,000 юм байна. За нүүт нь юм байна. GS 25-аас авсан юм байна. 3 сарын 14-нд ингээд нүүт нь юм байна. Аз фармаас авсан юм байна. Ийм эрүүл мэнд ингээд ангиллууд нэндэн тий хоол, хүнс, эрүүл мэнд харилцаа холбоо. Нэг нь Unitel-ийн баримт байсан юм байна. 3 сарын 20-нд 60,000 төгрөг бүрдүүлсэн байна. Тэгэнгүүтээ доор нь 3 баримтын мэдээллийг дараах байдлаар англи хүнс GS 25-аас ингээд тушаараг гомон авсан байна гинэ. За ингээд бид нэр баримтаа ингээд заавал гараар ингээд шивээд байх шаардлага байхгүй болсон байгааз гоё шууд бичлээ даалгавраа өглөө бидэнд ингээд шууд үр дүн анализ нь шууд гаргаад хийгээд өглөө. Энийг одоо Excel байдлаар би Excel болгоч гэдэг юм уу тэгээ авч болно. Хуулаад өөр зүйлсээр ашиглаж болох нэ. PDF юм уу Word ч юм уу файл оруулаад presentation бэлдүүлж үзье. За энэ стресс менежментийн Harvard Business Review-гээс гаргасан нэг хичээл байгаа. Энийг оруулаад за энэ стресс менежменттэй би PDF-ийн би нэг ажилтнууд зориулсан presentation нот хэрэгтэй гэж бодоод presentation бэлдүүлээ. Хүнд одоо ингээд ийм prompt гэхлээр ингээд санаа олдохгүй, үг олдохгүй үед гол одоо санаагаа бичээд ингээд надаа юм нэг prompt бэлдээд өгөө гэдэг ингээд ChatGPT юм уу, Claude гэдэг юм эсвэл Gemini дээр бичлэхээр одоо prompt бэлдээд өгдөг шүү. За энэ удаа бүгдээ presentation бэлдүүлээ гэдэг чинь ямар хөө байдлаар бичих вэ? Ажилтнууд зориулсан сургалтын PPT за нэг 10 слайд гэчээ дөө. PPT бэлдэж өг гэж. Бэлдэж өг. За. Ингээд PDF стресс менежмент гэсэн Harvard-ийн нэг хичээлийн сэдв байсан. Тэгээ PDF файл оруулаад presentation бэлдээд өгөө ажилтнуудад ойлгомжтой байдлаар гэсэн. Ингээд бэлдээд өглөө. Энд дээр стресс менежментийн сургалтын слайд бэлэн боллоо. 10 слайд дараах агуулгыг багтаасаа гэдэг ингээд агуулгууд нь тий гарч ирэх юм. Стресс гэж юу вэ? Шинж тэмдэг, хүйсүр, цаг тухайд нэвтрүүлэх, сэтгэл санааг тохируулах, төсвөр хатуучил, эрүүл мэнд, бусдад харилцах, дүгнэлт гэдэг ингээд 10 слайд бэлдсэн гэдэг чинь за энд open in PowerPoint гэдэг дарахлаар PowerPoint нь энэ одоо баруун талд ингээд бэлдсэн харагдаж байна. Ямар хөө загвар мөртэй байгаа харагдаж байна. За үзэн PowerPoint-оор харна гэх иймэрхүү байдалтай харагдах нэ. Excel файл оруулаад Excel файл дээр хэрхэн ажилтгийг бас харцгаая. За ингээд Excel файлаа оруулчлаа. Энэ бүгдээр ямар prompt өгөх вэ гэдгээр за дашборд хийхэд хэрэгтэй үзүүлэлтүүдийг гаргаж тий нэг үзүүлэлтүүд гаргав. Нэг дөрмийн 2 3 даалгавар бас бичиж болно. Дараагийнх нь борлуулалтын forecast гаргав гэдэг. За их баг борлуулалт гэдэг энгийн юмнуудыг бол бүгдээр хийчих учраас арай өөр зүйл сэлгээ үзье тий. Борлуулалтын forecast гарга. За ингээд Excel-ийн нэг борлуулалтын нэг өгөгдөл оруулсан. Тэрнэр маань дашборд хийх үзүүлэлтүүдийг гаргаад forecast-ыг гаргаж оруулсан. За энэ баруун талд ерөөхдөө харагдаж байна тий. За дашборд хуудас байсан юм байна. Сараар хуудас байсан юм байна. За forecast 19 оноор гаргасан юм байна. За өгөгдөл гээд нийтдээ юм 4 шийдтэй Excel бэлдсэн гэж. За Excel-ийг нэг харъя тий. За харъя. Дашборд маань борлуулалтын дашборд маань ингээд нийт борлуулалт нь харагдаж байна. Одоо нийт борлогдсон тоо маань харагдах юм байна. Дундаж үн харагдаж байна. За гүйлгээ маань харагдаж байна. Шууд төсөлт нь харагдах юм байна. За ингээд 16, 17, 18 оны дата байсан юм тий. Ингээд нийтдээ нийт үн тоо шиг хэд борлуулагчийн за топ борлуулагч нь 10 борлуулагч ингээд гаргасан байна. Нийт дүнгийн тоо ширхэгтэй гаргасан байна. За англиар нь ямар машин нэг хэдэн ширхгийг зарсан гэдгээр гаргасан байна. За үйлдвэрлэгчээр нь бас гаргасан байна тий. Каталог GMC чиглэл гэдгээр гаргасан байна. За дараа сараар гээд борлуулалтаа сар 3 оноо тэгээ бүх сар тус бүрээр нь гаргасан байна тий 16 17 18 он сарын борлуулалтаа ингэ графикаар болон бүсдэгтэр гаргасан байна. За дараа нь 19 оны forecast-ыг гаргаж өгсөн байна. 18 онтой харьцуулаад гаргасан юм тий 19 оныхоо forecast-ыг. За ингээд 19 оныхоо forecast-ыг 18 оныхоо бодит борлуулалттайгаа харьцуулсан байна тий. За дараа нь энэ өгөгдлгээд бидний оруулсан өгөгдлийг цэвэрлсэн. Яг ажиллахад бол ингээд фильтртэй цэвэрлээд ажиллахад бэлэн болсон дата маань. Цэвэрлээд ажилласан дата маань энд харагдаж байна тий нийтдээ 940 мөр дата байна гэсэн. За ингээд өнөөдрийн хичээлээ бүгд датан дээр ажиллаж
Cloud дээр датан дээр ажиллаж сурцгаалаа. За эхлээд дотоод журам оруулаад эрсдлээ заалтуудыг гаргуулад Монгол хөдөлмөрийн тухай хуульдаа нийцүүлж болох эрсдэлтэй алхмуудыг өөртөө сурч авлаа. За зүгээр зургаар дарсан баримтуудын цаас оруулаад анализ дүгнэлтүүд хийлгэлээ. Тэ Excel хүснэгт графикаар гаргуулж авлаа. За нэг стресс менежмент гэсэн хичээл ийм PDF файл оруулж презентацийн бэлдүүлж авлаа. Борлуулалтын дата оруулаад бүгдээрээ дашборд болон forecast гаргуулж авлаа. За энэ мэтчлэн бүгдээрээ датан дээр маш амархнаар ажиллаж болох нь мэдээж AI-г шалга бас дахин шалга гэж та бүхэндээ хэлье. Амархан ажиллаж байгаа ч гэсэндээ тав мэдээлэл болон үг үсгийн алдаа гэд одоо хүний оролцоотой шалгах ёстой зүйлсүүдээ шалгах хэрэгтэй шүү. Баярлалаа.